COVID-19 цар тахлын нөлөө иргэдийн амжиргаа амьдрал хэрхэн нөлөөлж байгааг бодитоор хүрэх үүднээс хар бат цагаан нэвтрүүлгээ үзэгчдэд хүргэж эхэлсэн. Энэ удаа хүнс нэрлэгүүрийн хар данс буюу өрийн дэвтрийг онцолж байна. Зээл тавиад хүүхдийн мөнгө буухаар үгүй. Орч ялгуугаа зогсч 300,000 хэдэн зээл чинь гурлаа төр азан чи нэг 2-3 хэлээр зээлээд авчих ч юм уу тэгэхэд дараа сарыг ингэцгээд тэгсгээд ингэж болчихвол байх гэсэн тиймэрхүү л үүдээ гэдэг шүү дээ. Төлийг гэхлээр яг одоо халаасанд мөнгө юу ч байхгүй. Та юу гэж байхгүй одоо юу ч байхгүй. Групптэй мөнгөр нь яг тэрийг хугацаатай. Эренгүүтлээ нөгөө дэлгүүрийн авч үүж орж ярилдаг. Нөгөөдгөө өгчөөл эргээл маргаашнаас зээл аваад гэдэг. Одоо энэ хүүхдийн мөнгө эднэр зогсоод унах юм бол энээс хойш жинхэнэ л хямрал чинь тэгжэл явах тухай. Хүнс нэрлэгүүрийн өрийн дэвтэр зузаарч иргэд хоол хүнсээ авах чадваргүйд хүрээд байна. Улмаар хоосон хонохгүй тулд дэлгүүрийн худалдагч нараас жаалж болох хүнсний зүйлээ зээлээр авах гэж халамжийн дэвтэр гар утсаа барин барьцаанд тавихаар очдог байна. Учир нь цар тахлын нөлөө иргэдийн амжиргаанд хүн дээр тусч дэлгүүрт өр тавихаас өөр аргагүй байдалд хүргээд байгаа юм а. Харин өр зээлээ хүүхдийн мөнгө халамж буух үеэр нарж дахин зээл авдаг байна. Энэ мэт иргэд өрнөөс өрний хооронд хүүхдийн мөнгө халамжийн мөнгөөр амьдарч байна. Зээл амир их болцоо. Зээл тавиад ингэж тэгээд хүүхдийн мөнгө буухаар үгүй гэдэг юм нэлийн амир өндөр болцоо. Тэгээд цалиндаа нь болохоор цалин буудалч юм ингээд. Зээл авангуудаа тэрийг төлөөгүй уудчихсан ч юм уу тийм хүмүүс хэрэгтэй юм. Одоо наддаар бол нэлээд байгаа шүү дээ. Нэг хүн дээр ерөнхийдөө заримдаа 30-аас 40 мянга ч юм уу. Заримдаа нэг 5-10 мянган төгрөгийн зээл ч юм ингээд тавьдаг. Хар дэвтэр гэдэг байгаа шүү дээ. Бараг дэлгүүр болгоно л хар дэвтэр гэдэг байгаа. Сүүлийн үед бас нэг уцаа тавиад байчээ. Ламбард ажиллахгүйсэн шүү дээ. Тэгээд нэг хоолоо авчиад ламбард ажиллахаар тавьчаад үгүй. Одоо ер нь таны өрийн дэвтэр хийх зузаараад байна. Сая 12 сар хийх мэт ингээд 4-5 уцтай дараад тэг худалдан авалт нэлээ муу болцоо. Залууч хүмүүгээ хөвшин хүнж байгаа тэтгэврээ буухаар үгээгээд хүнсний л юм. Тэгээ угаасаа дэлгэнэ гурил боддоо тэгээд бэлэн гой минь. Хүнсгүй идэх юм хоолгүй бодлоо хавь байлээ гэж зээлээ ш. Хүнсэн дээр л 5-600 мянган төгрөг тэгэд эргэлдэл явчихдаг ш. Тий, тэгэл өгөөл эргээл ингээл. Одоо энэ хүүхдийн мөнгө эднэр зогсоод унах юм бол энээс хойш жинхэнэ л хямрал чинь тэгжэл явах тухай. Чи нилийн зузаан гэсэн үг юм. Тэгээ хүмүүс ингээл байнга нөгөө нэг яадаг шүү дээ. Ингээл үрэл чинь хүүхдийн мөнгө буун халамж буун яг тэр үеэр л хүмүүс ирж мөнгөө өгдөг. Тэгэл яг тэр хооронд тэгэл буцаагаал өр авна. Тэгэл хоол хүнсний хямиг байнга бичүүлээд тэгэл халамж хүүхдийн мөнгө одоо ингээ яг тухай тэтгэр ингээ буусны дараа орж иж ингээд мөнгөө өгдөг. Таны өрийн дэвтэр хэрэг зузаараад байна. Зөөндөө зузаан болчихсон ингээд эндээслэл нөө дуусалцсан бас. Өгөөд буцаагаал аваал тэгэл эргээл ингээд гуугаа тэгээд үгүй хаймаг гэцүү тэгэл орч ялгуугаа зогсчихно. Одоо ингээд би бодцсон л ингээд сая 310,400 ингээд нийтдээ ингээд бодоход хүмүүс ингээд тавьсан урд ингээд баг өдөр болгон хэрэгсэнийхэл хоол хүнсийг аавна. Тэгэл орч ирэл зээлээч гээл тэгээ өгөхгүй нэ тэр одоо бид нэг чинь тэгээд тэг 30 тэгэл гарахгүй ингээд зогсоол очно тэгэл зарим нь бүр дэвтрээ барьж ирэл одоо энэ миний халамж авдаг дэвтэр гэж дэвтрээ бариад ирнэ. Тэгэл заримуд нь бүр гуцаа гар утасч одоо хэрэглэх төм бүр нүүрснийхээ юу хүртэл нөгөө картыг хүртэл барьж ирдэг хүмүүс өндөө ба. Утасны дугаарууд нь биччихин тэгэл чи тетэн дөрний өртөө минь тэгээд оруулаад ирээч тэгээд ингэж гээд баг өөрөө ингэ өгчөөл араас нь яг байх юм шиг гал гуугааталч заримуд нь бүр мөнгөгүй байх тэхгүй байна. Тэгж чад өгнө штэ. Ямар сүртэй ингээл. Цэцрийг ингээд бодоод үзсэн 600-700 төгрөг авах. Тэгээ тэрийг авч чадахгүй тэгэхээр чинь бид нарт өөрсөнд маань хэцүү. Хүнсний дэлгүүрийн худалдагч нар ч мөн адил ардаа амьдралтай үр хүүхэдтэй. Тэд хүнд зээлүүлсэн хүнснийхээ төлбөрийг авч байж бараагаа эргэлдүүлж түрээсээ төлдөг. Хэрэв хүнд зээлүүлсэн хүнснийхээ төлбөрийг авч чадахгүй бол өрийн дарамтад дарлагдана. Гэвч адилхан ядарч яваа нэгэндээ хоногийн хоолыг нь өгөхгүй байх хэцүү, өгөх хэцүү байдаг байна. Чи нөгөө тооцоогоо яасан бэлээ? Би одоо 3-4 хоногоос л оруулж өгөх бах та манай үнэ ажил тэгэж л салангаа өгөх юм шиг байна. Тийм үү? Тий. Би тань яаж ч үгтэй. Сая хүүхдийн мөнгө буугаад нь оруулаад өгчтэй болохоор чи яаж ч үгэж бол. Зэ хүүхдийн мөнгө өрөндөө өгöd болсон.
Тэгээ таны өрөө өгч явцсан. Одоо нэг 3-4 хоногоос цалин буuna. Тэгэл оруулж өгнө дөө. Одоо чи мөнгөгүй байгаа юм уу? Харин тийм мөнгөгүй нөө. Байна уу? Байна. Пэчээс ирж байна. За одоохоо. Тэгэл өгөхгүй шүү дээ. Өнөөдрийн хоолоо аргалчаад маргаашийн хүнсээ яах вэ гэж аргаад нь суугаа олон хүн бий. Тэд хүнсний дэлгүүрүүдийн өрийн дэвтэрт нэрээ бичүүлэхээс өөр аргагүй хүрдэг байна. Хүнсний дэлгүүрээс зээл авах нь авдаг. Хүүхдийн мөнгө төгрөг буухаас наан эсвэл дараа сарын хүртэл тэр хугацаанд одоо мөнгө төгрөггүй болох үе байна. Тэр үед нь л зээл мэл авдаг да. Зээл авчихээр та хугацаанд өгөөрэй хичээ. Тэгэхгүй бол манайх эргэлдэхгүй болчлоо. Тэр яг нэг зээлээ сурчгаар буцаад хугацаанд өгчгөр дахиад эргээд гоох зээл өгчдөг байхгүй юу? Яг энэ бичүүлсэн үр зээл яаж нэхэгддэг вэ? Нөгөө хугацаанд дугаараа үлдээчдэг байхгүй юу? Тэгэл яг нэг хугацаа олонгот одоо за дараа сарын яг хүүхдийн мөнгө буухаар юмд өгч нөх юм. Одоо өнөөдөр 20 гэх юм бол 20-оос хойш 1 хоног хэтрэх ч юм уу. Тийм тохиолдолд залгаад яасан бэ гэхчээ та нэг өөрөө яасан гэж л юу байдаг та. Яг нэг хүүхдийн мөнгнөөс хүүхдийн мөнгөний оронд л ер нь за аль болох өнөөдөр чи махан хилэн 10,000 гэдэг чинь за тэгвэл махаа төрүүлээд авчи. Гурил чи 1500 юм чинь за гурлаа төр азан чи нэг 2-3 хэлээр зээлээд авчих ч юм уу. Тэгэхэд дараа сарын ингэцгээд тэгсгээд ингэж л болчихл байх гэсэн тиймэрхүү л үүдээ байдаг шүү дээ. Хүнсээ дэлгүүрт бичүүлэхээс өөр аргагүй байдалд хүрэх үе байдаг уу? Гарна. Мөнгө нь хаанаач хүрэхгүй одоо жишээ нь одоо нөгөө хүүхдийн мөнгнөөс бөөндүүлж авахгүй учраас одоо хоолгондын хүнс юм дутуу авчих юм бол хинээс ямар зээл нэг явж байгаа. Тэгэл яа нэг таньдаг дэлгүүрээс яа нэг ч одоо яг л юм би танд тань яг дараа сарын хэдэн тань яг тэрнээс наанаас боломж олцоо бол би олоод ихийг одоо их чинь хэдийл гурилч юм та тэгээд тийм тэгээ өгөөж л гэж авдаг те. Одоо араас энэ хүүхдийн мөнгө дөөр буучаар нь зээл мэлээ төлчүүлээ наа одоохондоо зээлхүү. Хүүхдийн мөнгө буухаар л ер нь дэлгүүрийн өрөө дарддаг уу те? Тий, ер нь тийм. Тэгэл одоо ингээл өнөөдөр чи 20 эдэм болохоор ихэд хоолныхаа бүрэн гүйцэд авахгүй юм чих юм. Одоо тэгэл хомстол ирэх юм бол буцаал нөгөө дэлгүүрлэг эргэж орол зээл авш. Яаж өрнөөсөө салнаа л гэсэн хөвгөд байх юм шиг. Энэ ханаа таман гайгүй болоосон. Өөр зээлээ төлөй гэхлээр яг одоо халаасанд мөнгө юу ч байхгүй. Та юу гэж Байхгүй одоо юу ч байхгүй. Нөгөө ажил хийжсэн үед бол халаадандаа мөнгөтэй өрөөд үз. Одоо ямар ч мөнгө алгах. Хүүхдүүдэд яаж хооллох юм тийм үст. Одоо хүүхдүүдэд хоолж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ч чанга байгаа ч дээ. Тэгээ дэлгүүрт бичүүлээд аавна гэдэг чинь бас хэцүү шүү. Тэн дээр ч бас дараа нь зарим дэлгүүрд нь хүү гэж авах шүү. Амдрах гэдэг чинь зээл авч таарах шүү. Одоо гурил удаага хүртэл дэлгүүрт бичүүлдэг болчихсон юм шүү. Бичүүлж байгаа шүү. Тэр чинь өөрлөх гэсэн үг шүү. Өөр шүү. Ерөөсөө тэгэл тараа эцээр хүүхдийн мөнгөөр нь группийн мөнгөөр нь яг тэрийг хугацаатай. Эренгүүтлээ нэг дэлгүүрлэг авч үүж орж ярилдаг. Нөгөө ихтэй өгчөөл эргээл маргаашнаас зээл аваад гэдэг.